Артузо үзүүлж байна. Санал. Төрийн төлөө явахгүй ч төмний төлөө явах болно. Сангээр банк мөнгөтэй хүчинд дорой хөл дээр босов. Сүүлийн үед Эрдэнэ улс төрд хүч үзмээр санагдаад болох биш. Энэ нь зүгээр нэг төрсөн бодол бас биш юм аа. Нэгэн өдөр дотны хідэн найзууд цуглан покер тоглонгоо хуучлав. Эрдэнэ, танай группч дийлдэхгүй болж байна шүү. Монголд бараг монополь юм биш үү? За тэр нь ч арай юу юм. Тэгэхдээ том болж байгаа бүрч том болгоно. Энд чинь Азад цахиур хагална гэсэн үг үү? Ганцхан Азч биш, дэлхийд танигдна гэсэн үг. Болж байна штэ. Яагаад бид нар брэндгээд гадны юмнуудад мөнгө хайрлахгүй зардаг байж Монголын брэндийг бий болгож болохгүй гэж. Монголын брэнд ч байдгийм шүү. Ноолуураас өөр юу байгаа юм? Өдөө олон жилийн дараа одоо л дэлхийд ноолуурын хувцас танигдж эхэлж байна. Тэр ч тийм л дээ. Тэгэхдээ анх ноолуурыг гарч ирж байхад харилцаа хумигдмал, дээрээс нь дөнгөж бусадтай хөл нийлүүлэн алхаж эхэлж байсан үе болохоор бас аргагүй юм да. Чи тэгээд хэрхэн танигдна гэж бодож байна да. Энэ бол бизнесийн нууц. Ингэж ч хэлэх болов уу гэж бодсон юм аа. Эрдэнэ чи ингэхэд улс төрд хүч үзэж яагаад болохгүй гэж. Харин л дээ. Бодож байгаагүй биш бодож байсан. Тэгэхдээ эхлээд группээ басхая. Чамайг Монгол улсын хүн амын насанд хүрсэн хүмүүсийн бараг тэн хагас нь мэднэ. За тэр нь ч арай юу юм бэ? За тийм биш байлаач дийлэнх нь мэднэ. Мөнгөтэй хүн улс төрд гарвал хүмүүсийн хандлага нааштай байх юм шүү. Мөнгөтэй хүн мөнгө хүүлнэ гэж шуналтахгүй. Хүүллээч гэсэн хангалттай байгаа болохоор мөнгө багтай хүмүүсийн хажууд арай л баг хүүлнэ гэж. Болохгүй юм чи байхгүй л дээ өгнө. Чи ингэхэд аль нам билээ? Би нам бусаа. Алинд нь ордгийн билээгээд л хараад байна. Чи ерөөсөө би дааж нэр дэвш. Би чамд сайн улс төрийн зөвлөх болоод өгч чадна. Одоо ажиглаад байх нь бие дааж нэр дэвшигчид ер нь их магадлал өндөр байна шүү. Тэгээд ч нам бос болохоор айлч нам нь байсан үгээ хэлэхэд ядаад байх юмгүй. Би харин барах болов. Бүхэл бүтэн энэ том группийг өдий зэрэгтэй толгойлоод авч явж чадаж байгаа хүн чадахгүй байхтай яадгийн. Ерөөсөө л дараагийн сонгуульд үзээд алд. Одоо юу байх вэ? Нэг жил хүрэхгүй хугацаа үлдэж. Урдаар чи хүмүүст эерэг танигдахын тулд групп дээрээ тулгуурлаад улсад нэг хэрэгтэй юм хийчих. Дараа нь хүмүүсийн чамайг харин тэр үед нь их бууга тавьж сонгуульд өрсөлд. Эрдэнэс үхэн ярихыг дуулаад бодолд автан урдах вискинээс шимэн хөзрөө харан сууна. Маргаашнаас нь Эрдэнэ группийнхээ удирдлагыг цуглуулан хуралдав. Гэнэт зарласан хурал юуны талаар хилцэгдэх гэж байгааг хинч мэдсэнгүй. Өөд өдөөсөө харан гайхан суух захирлуудаа хараад Эрдэнэ нам 50 дуугаар. Өнөөдөр би та нарыг хуралдуулах гэж цуглуулсан минь. Сан Эр группийнхээ хүрээг өргөтгөн мөн Монгол улсад Сан Эр группийн хийсэн юм хэмээн бусдад таашаагдан үлдэх хамгийн гол нь нийгэмд хэрэгтэй хүмүүсийн хүсчгүй ямар нэгэн ажил хиймээр байна. Одоо бүгдээрээ ойлгов. Тийм ээ ерөнхийлөгчөө. Бид чадах хэрээрээ шуурхай ажиллая. Тэгэхээр одоо судалгааны багийнхан гэж тусдаа баг байгуулъя. Ер нь цаашдаа манай групп өргөжвөл судалгааны баг маш чухал. Тийм шүү. Дотроос гарахгүй гаднаас мэрэгсэн хүмүүсийг авах уу хэмээн нэг нь асуувал Эрдэнэ хэсэг сууснаа. Гаднаас мэрэгшсэн 2 хүн аваад дотроос ажлаа сайн мэдэх туршлагатай нэг хүнийг сонгох бодолтой байна. Болж байна.
Яг зөв хэмээн дор бүрний ам амдаа нэгийг хэлцгээхэд Эрдэнэ хоолоогоо засснаа. Энэ маш яралтай. Дараагийн сонгуулиас өмнө ядаж төслөө гаргачихсан байх хэрэгтэй. Би гаднаас авах судалгааны 2 хүнээ сонгочихсон байгаа. Харин дотроосоо хэнийг сонгох талаар та бүхний саналыг сонсож нээлттэй хэлэлцүүлэхээр сонгомоор байна. Танд санал болгож байгаа хүн бий юу? Бага. Тэгэхдээ эхлээд та нарын саналыг сонсож хэдэн хүн шилж аваад эл санал хураалтаар шийдэе хэмээн бодож байна. Үүнийг сонсоод бүгд дор бүрний хэнийг оруулах талаар тунгаан хэлэлцэж байснаа 3 хүнийг санал болгов. Тэдний нэг нь Эрдэнийн бодож байсан хүн байсанд дотроо олзуурхан сонгогдсон 3 ажилтныхаа бүртгэлийг авчруулан бүгд дүн шинжилгээ хийцгээв. Гэвч санал хуваагдж байсан тул Эрдэнэ тэднэрт хандан "За одоо бүгдээрээ өдрийн хоолндоо гарч ирчгээд үргэлжлүүлээ" хэмээхэд бүгд зөвшөөрөн толгой дохиод хоорондоо саяны асуудлыг ярилцсаар өрөөнөөс гарцгаав. Эрдэнэ нарийн бичгтээ халуун хар копи захин нэр дэвссэн хүмүүсийн анкет болон саяны хурлаар хүмүүсийн хэлсэн үг дүгнэлт зэргийг уншин бодож сууж байтал нөгөө хэд ч овон цовон цугласаар сая бүгдээрээ эрсгэлээ. За та нар хэсэгэнч гэсэн тархи амрааж бас ч гэж тодорхой хугацаанд өөрсдийн дүгнэлтийг хийцгээсэн байх. Би ч мөн адил зөндөө бодож эргэцүүллээ. Тийм ээ ерөнхийлөгчөө, ингээд та хэнийг дэвшүүлэх бодолтой байна? Миний бодож байгаа хүн энэ дунд байгаа болохоор би яг тэрийг гэж хэлэхгүй. Учир нь би хэлчихвэл магад та нар өөртөө итгэхгүй миний сонгосон хүнд саналаа өгөх болно. Би тэрийг хүсэхгүй байна. Ингээд тэд эхнээс нь дахин хэлэлцэж байгаад эл санал хураалтаар 2 хүн дээр санал тэнцэв. Энэ 2 хүнийг сонгоход миний ч санал та нартай нэг байна. Тэгэхээр одоо нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэх нь зөв болов хэмээн бодож байна. Тэгье. Тэрэн дээр хэмээн бүгд нэг дуугаар баталсан тул нууц санал хураалт явуулж Эрдэнийн бодож байсан ажилд орсон цагаасаа л эхлэн бүхий л ажилд оролцож одоо группийнхээ тайлан тооцоог хариуцсан ажилдаг Мөнхбат хэмээх залуу сонгогдов. Мөнхбатыг 2 ч дээд сургууль төгссөн. Хятадд магистраар төгсөж ирсэн хэмээн Эрдэнийн ажлын шугамар таних тал нь санал болгосноор тэднийд анх ажилд орсон билээ. Илүү дутуу үгүй ажилдаа сайн тэрээр дор нь Эрдэнийн итгэлийг олж авснаар ийхүү өнөөдөр хариуцлагатай чухал албан томилогдсон нь энэ. Мөнхбат ерөнхийлөгч дуудаж байна хэмээхэд гайхсаар өрөөнд нь орвол захирлууд бүгд сууж байлаа. За Мөнхбат, бид сая нэгэн чухал асуудлаар хуралдлаа. Ийшээ суугаад анхааралтай сонс. Манай групп судалгааны баг байгуулах гэж байгаа. Мэргэшсэн 2 судлаачийг гаднаас авна. Харин дотроосоо чамайг сонголоо. Бид бүгд хэлцэж байж сонгоцсон болохоор чамд асар их итгэл хүлээлгэж байгааг ойлгож байгаа үстэй. Ойлголоо ерөнхийлөгчөө. Химээгээд тэрээр инээмсэглэн бүгдийг хараад баярлалаа. Би итгэлийг чинь дааж ажиллах болно хэмээн хэлээд мэхийвэл бүгд баяр хүргэн алга ташив. Эрдэнэ 3 өдөр захирлуудаа харсан боловч хинээс нь ч санал ирсэнгүй. Судалгааны багийнхныг дуудан ажлын явцдаа танилцсан ч олигтой шийдвэр гараагүй л байлаа. Хугацаа тун бага байдаг. Амжихгүй боллоо. Хэрхэл дээр бол химэн өрөөнд дотор холгож байснаа хонхоо даран нарийн бичгээ дуудан. Одоо хуралдай химэн зарлуулад тэднийг эрх хооронд бодол автан цонхон дээрээ 2 гараа өмднийхөө халаастанд хийгээд гудамжаар холих олныг ширтэн зогсно. Захирлууд эхнээсээ мэд бидэн орж ирээд тус тусын сандлыг эзлэн чимээгүйхэн сууцхан ерөнхийлөгчийн дуугархыг хүлэв. Тэгтэл судалгааны багийнхан ч мөн ирж гүйцэ бололтой нарийн бичиг эмэгтэй хаалгыг нь хаахтаа ерөнхийлөгчөө бүгд гүйцлээ хэмээгээд хаалгыг зөөлөн хав. Эрдэнэ эргэж харсангүй хэсэг зогсож байснаа буруу харсан чихтэй. Хэнд ямар санал байна? Бидэнд хугацаа маш бага үлдээд байна. Хэмээгээд эргэж харуул Эрдэнийн ширүүн төрхнөөс имээсэн бололтой хинч дуугарсангүй. Та нар ч яачихсан улс вэ? Би та нарт сонгуулиас өмнө ядаж төслөө гаргачихсан байя гэж хэлсэн биз дээ. Яагаад заавал сонгуулиас өмнө гээд байна вэ гэвэл яг энэ л үеэр бүх улс төрчид ард иргэдийнхээ үгийг сонсдог юм. Ерөнхийлөгчөө, надад нэг санал байна. Гэх дуунаар бүгд судалгааны багт орсон Мөнхбат руу харцгаав.
Ядаж нэгэн ч гэсэн саналтай ирсэн байх шив. Хэл хэмээн ширүүхэн дуугарвал мөнх бат цүнхээ уудлан нэгэн хавтас гаргаж ирээд ерөнхийлөгчөө би бодохдоо манад хогны савны үйлдвэр дахин боловсруулах газар байхгүй юм байна. Хэрэв бид хог дахин боловсруулах үйлдвэр байгуулчих бол хаана хэрэгтэй гэж бодож байна. Зөв хөө, сандгал санаа. Би энэ зураг төсөл бүх зүйлийг нь ерөнхийд нь гаргаад тооцоог нь чигээд ирсэн. Хэрэв та бүхэн зөвшөөрвөл бүр нарийн тооцоог гаргаж болно. Хэдэн жилийн өмнөөс л хогийн үйлдвэртэй болно гэж ярьцгаасан ч өнөөдрийн хүртэл байхгүй л байна. Улс нь хийж чаддгүй юм бол бид яагаад хийчихэж болохгүй гэж. Энэ их хогийг шатаана. Тэгтэл утаагаа яй гэж байгаа бидэнд нэрмээс болж бөөн тортогтой утаа гарч байна. Тэгээд энэ үйлдвэрийг байгууллаа гэхэд хог дахин боловсруулах технологи зайлшгүй хэрэгтэй баахан зардал гарах юм биш байгаа хэмээн нэгэн захирал асуувал мөнх бат. Тийм ээ. Тэрийг ч бас тооцоолсон байгаа. Арай хямд зардал гаргах нь урд хөршөөс байна. Мэдээж ямар нэг юм хийхэд эхний удаад тодорхой хэмжээний зардал гарна. Тэр зардлыг нөхөж чадвал ашиг болдог үстэй. Хинч ямар ч ашиггүй болохгүй зардал их гэж хойш сууж бизнес эрхэлдэггүй л баг. Болохоос болохгүйгээ хүртэл үүсгэхэд юу нь болохгүй вүлээ. Тийм биз дээ ерөнхийлөгчөө. Эрдэнэ мөнх батын ярихыг дуулаад толгой дохин дотроо ихэд сайшааж буй бололтой нүүрэнд нь Мишель тодрон тэдний яриаг сонсон сууж байснаа. Тийм ээ мөнх батч аргагүй санхүүгийн үшиг ярьж байна. Болохгүй бүтэхгүй хэмээн гараа хумхан амаа ангаа суувал хинч чиний гарт талах бариулаад амруучин цай хийхгүй. Элсэн чихэртэй талах бүр цаашлаад маасл элсэн чихэртэй талах идэж сүйтэй цай уух эсэх зөвхөн чамаас л шалтгаална. Өөр хинээс ч биш зөвхөн чамаас. Тийм болохоор бүгдээрээ болохгүй юмыг болгохын төлөө явах хэрэгтэй байна. Би юу гэдэг вүлээ? Ялалт. Тийм ээ. Зөвхөн ялалт. За тэгэхээр хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахар шийдлээ. Одоо дараагийн ажилдаа орцгоё. Мөнх батаа чи энэ ажлыг ахалж явуул. Зураг төсөл, тооцоо, мэрэгчлэлтэн гээд бүх ажлыг чамд хариуцууллаа. Бага чи өөрөө бүрдүүл. Харин захирлууд өөрийн салбарын ажлаа сайн явуулж, ашиг орлогоо нэмэгдүүл. Учир нь бидэнд одоо бүр их мөнгө хэрэг болох юм шиг байна. Мөнх батыг судалгааны багаас чөлөөлж байна. Харин чи ажлынхаа явцыг надад байнга тайлагнаж хэлэлцэж байна шүү. Тэгэлгүй яах вэ ерөнхийлөгчөө? Би танд өдөр болгон тайлагнаж байх болно. Ингээд хурал өндөрлөв. Хурал тараад мөнх бат бушуухан ажил дээрээсээ гарan уцаар хин нэгэнтэй яриад уулзах хэрэгтэй байгаагаа хэлбэл өнөө хүн хүрээ дэргэсэн бололтой. Тэрээр явсаар нэгэн хятад хоолны газар ороод байн энд ирж тэрч бүхэл эзнийх нь таньдаг хүн нь илт бололтой дотгошоо орон хойшоо явсаар нэгэн хаалгыг татан орлоо. За мөнх бат ажил хэр амжилттай вэ? Шин овогт минь маш сайн болсон. Яг л таны хэлж байснаар бүгд боллоо. Манай групп хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар болж би ахлах нь боллоо. Сайн байна. Чи тэгээд намайг туслана гэж хэлв үү? Шууд таны хэлээгүй. Тэгэхдээ урд хөрш хямд хийж өгнө гэсэн. Би ахалж байгаа болохоор та асуудалгүй гэж бодож байна. Сайн байна. Тэгвэл одоо бидний ажил үлдэж дээ. Чамайг ийм итгэлтэй гэж мэдээд байсан юм. Би ойрын хугацаанд бүх зураг тооцоог нь гаргаад ирээ. Чиний ажилд орсон групп Монголдо дээгүүрт орох болохоор санхүүгийн тал дээр ямар нэгэн асуудал гарахгүй гэж бодож байна. Тийм шүү шин овогт минь. За би тэгвэл тань дээр хизээ ирэх вэ? Намайг дуутахаар хүрээд ир. Би чамайг зөв газар ажилд оруулжээ. Хизээ нэгэн цагт ингээд үр шимийг нь хүртэх юмд чи их яарад байлуу хэмээгээд инээхэд мөнх бат ч мөн хариу инээгээд. Таач бүхнийг мэдх юм аа. Биш таныг хилээд Санээр группт ажилдаа оронгуудаа захирал болох юм бодоод удаад байхаар нь сүүлдээ бүр гардаг ч юм уу гэж бодож байсныг яа. Яарч болохгүй. Гол нь яарч болохгүй. Танай монголчууд юу гэдэг вүлээ? Яарвал даарна гэдэг баха. Тийм ээ. Таны мэрэгэн ухаанаас би суралцах болно. За би явлаа. Тэгдэ. Мэдээлэл сайн цуглуулж тэр эрдэнийн итгэлт хүн болоод авах хэрэгтэй.
Энэ бол чиний хийх ажил. Ойлголоо. Би хичээж байгаа. Баяртай хэмээгээд Мөнхбат тэндээс гарав. Мөнхбат харих замдаа анх шин овогттой танилцсанаа бодон явна. Сургуулаа төгсчгөөд аав нь дахиж сур гисээр байгаад Хятад улсыг зорж үлээ. Тэнд байхдаа аавынх нь танил гих шин овогттой анх уулзан танилцв. Тэдний яриа их нийлнэ. Нэг өдөр шин овогт хооллож суугаад Мөнхбатад хандан "Чи их сайн залуу байна. Надтай хамтарч ажиллавал би чамайг гомдоохгүй шүү. Юун дээр хамтарч ажиллана гэж? Би танай ар Монголд хоолны газар нээх бодолтой байна. Чи төгсөж очиод надад тэр сувгийг гаргаад өг. Тэгвэл ашгийнхаа 5%-ийг чамд өгч бай. Та энэ саналаа аавд хэлсэн үү? Чи надад ааваасаа илүү таалагдж байна. Өөр цаашдаа ч бид хамтарч ажиллах юм гарч магад. Тэр бүхэнд чи л яг тохирно. Танай аав хэтэрхий хуучинсаг бас хулчгар. Тийм ээ. Манай аав чинь социализмын хүмүүжлтэйгээд миний хэлсэн ажлуудыг ч хүлээн авдаггүй юм. Харин тэрийг би мэдсэн. Одоо цаг өөр болцоход байна. Тэр социализм төвий. Уг нь аав чинь гүйлгийн ухаан сайтай юм билээ. Тэгвэл надад таалагдаагүй. Харин чи бол өөр. Намайг олж харсанд талархлаа. Би таны хийгэж даалгасан бүхнийг чадах чинээгээр хийх болно. Тэрийг чинь цаг хугацаал харуулах болно. Оюутан хүнд хэрэгтэй зүйл гарвал надад дуулгаарай. Энэ хэрэгцээний мөнгө. Чи сайн байгаад миний үгэнд орох юм бол үүнээс ч ихийг авах болно хэмээгээд түүнд боодол юан шидэн өгөв. Мөнхбат өнөөх мөнгийг талархан аваад шин овогтыг бишрэн хүндэлсээр салж үлээ. Мөнхбатыг гарсны дараа шин овогт ганцаар үлдсэн хойноо сайн нохоо бэлтгэхийн тулд гөлөг байхаас нь тэжээ. Тэгтээ хизээч гэцсийг нь цадтал хоолдож болохгүй. Бас хоосон байлгаж болохгүй. Уяа ундыг нь сойн чангалан тааруулсан нохой эзэндээ хамгаас үнэнч байдаг биш үү? Чийч гэсэн тэрнээс ялгаа юм. Яагаад эцгийг чинь биш чамайг сонгосон нь чи гөлөгнөөс ялгаа юм. Анхнаас нь жижигхэн зүйлээр тусалж буй мэт болон өөрийн хүн болгоод авах хэрэгтэй. Нэгэнт эзэндээ үнэнч нохой эзнээ хамгаалan хэнийг ч ойртуулахгүй. Өөрөө өмнөөс нь золиосонд явх өдөр иржил таараа. Тэр Монголд хүчээ авч буй сан эр группийг өөрийн болгоод авбал дараа нь хотыг нь бүр цаашлбал улсыг нь хараат болгож элен цуланцын гавьяаг давтах шүү. Хэмээн ганцаараа ярин түүндээ баясан энэд алтан сууна. Тэрээр Мөнхбатыг сургуулаа төгсгөт нь Монголд байх бас нэгэн хамтрагч компани эзэнтэй ярьж байгаад Мөнхбатыг сан эр группт ажилд оруулав. Мөнхбатыг сан эр группт ажилд орох болсныг дуулаад захих зүйлсээ сайн захиж билээ. Би чамайг Монголын хамгийн том группт ажилд оруулж өглөө. Нэг өдөр чи миний төлөө чадах бүхнийг хийн гэж байснаа санаж байна уу? Тийм ээ. Би өчигдөр юм шиг л маш сайн санаж байна. Сайн байна, сайн байна. Тэгвэл чи энэ том группийн ерөнхийлөгчийн этгэлт хүн болох хэрэгтэй. Бас боломжоо ашиглан санхүүгийн мэдээлэл авч болох албанд оч. Хэрв тэгж чадвал чи надад бүх мэдээллийг өгч бай. Хэрв энэ талаар хэн нэгэнд ам ангайвал би чамайг хаанаас ч олоод авна гэж мэд. Ойлголоо. Би хизээч хэнд ч хэлэхгүй. Та намайг оюутан байхад надад яг л толинд харж байгаа юм шиг мэдрэн их тус болж байсан. Тэгээд ч аав минь дампууран өрн нэхэгдэн тунчиг хэцүү байхад та өгөөмөр сэтгэл гаргаж манай гэр бүлийг аюулаас аварсан. Би тэрийг хизээч мартахгүй. Бас тийм том группт хүртэл ажилд оруулж өглөө. Сайн байна, сайн байна. Тэрийг мэдж байна гэдэг чинь л сайн. Чамайг хэрэгтэй мэдээлэл дамжуулах бүрт чинь би шагнаж байх болно. Очингуудаа надтай байнга холбоотой байж байгаарай. Ингээд Мөнхбат шин овогтын хүн болов. Нэг л мэдхэд өвөрлөгч ирийн харааны хүн болсноо ямар ч өөрчлөлтгүй 3 жил сан эр группт ажиллаж байхдаа нэг өдөр бодож үлээ. Би ч гарахын аргагүй аалзны шүлсэнд орсон бололтой. Бололтой ч гэж угаасаа орчхож. Шин овогт надад яагаад ийм найрсаг хандаад байна? Энэ нэг л учиртай. Миний олж авсан мэдээлэл хүн бүхэнд нээлттэй байдаг. Байдг л нэг мэдээлэл.
Түүнийгээ учирлаж хэлэхээр тун удахгүй чи харин ерөнхийлөгчийнхөө итгэлийг олоод ав. Том юмд хөдлөхийн тулд яарах хэрэггүй гэд байх юм. Би ямар зүгээр л цалингаа цалингийн хооронд амьдарч өдөр бүхэн тогтсон ажлаа хийх гэж 2-2 их сургууль төгссөн биш. Эндээс гарах талаараа нэг удаа хэлтэл шин овогт ихэд уурлан юр халгаагаагүй. Хэдий би энд ресторана нээхэд нэг их чухал үүрэг гүйцэтгээгүй ч надад тодорхой хэмжээний хувь хэмээн мөнгө өгөх юм. Одоо яалтаач үлээ. Энэ үгээрээ л тус дуусъя. Шин овогтын итгэлийг л алдаж болохгүй. Эрдэнэ ерөнхийлөгч сансныг бодвол их хашир хүн юм. Яаж ч нэг итгэлийг нь олж авдгийн билээ вэз. Бас ч гэж 3 жил ямар ч алдаа мадаггүй үнэнч ажиллалаа. Тийм болохоор намайг шууд өөрт минь хэлэхгүй ч харж мэдчил яваах. Ёстой л шин овогтын хэлснээр хүлээх л үлдгшив хэмээн бодож байсан тэрл өдрүүдийн нэгэнд Эрдэнэ ерөнхийлөгч түүнийг дуудан судалгааны багтаа оруулж одоо бүр хэрэгжүүлэх ажлыг даалган өөрийн итгэлт хүн болсныг хэлсэн нь эн чинь бөөн боломж биш гэж юу хэмээн бодоход хүргэв. Санчаар нэг сэрвэл бэйн чилэн байж ядан хүлээтэй шархирна. Хажууд нь толгойн заацаараа салах гэж байгаа аятаа янгинэн өвдөх аж. Ам нь тэсхвээ цанган хоолой нь хатан тэр сацуу хамаг биенийх нь хүйтэн хөлс гарan орон дээр тэсгээ байхдаа наас цааш эргэн байтал Кэти ороод ирэв. Ашгүй хонгор минь надад уух юм хийгээд өгөөч би тэсэхгүй. Кэти түүнд аягтай ус авчирж өгөхөд Санчир нэг амсгаагаар хөнтөрч орхиод сая нэг юм ярихтайгаа болов. Хүлээсээ одоо тайлаа хонгор минь хамаг бие чилээд хизүүдлээ. Бидний секс улам харгас болоод байна. Толгой задрах нь чи жаахан тун өгч хэмээн ар араас нь урсгахад Кэти өмнөөс нь харан төршлөгтэй сандал дээр суугаад хөдөлсөнгүй. Кэти тоглоомч нь хитэрч байна. Чи энэ хүлээсээ тайлаадах. Би хүлээгүй. Тэгээд ч би тайлж болохгүй. Яагаад? Эн чинь юу гэсэн үг юм? Хэмээн хашгичвал Кэти мөрөө нэгэнтэй хавцснаа босон тамхи аван асаан суулаа. Чи намайг зөндөө хуурсан. Ээж мөнгө явуулна гэж хэлээд намайг их өрөнд оруулсан. Ойлгож байна уу чи? Намайг маш их хэмжээний өрөнд оруулсан. Хэмээн аажуухан хэлбэл Санчир. Тийм ээ би мэдэж байна. Ээж аав хоёр явуулахгүй байна. Би ажил хийгээд өрөө төлчихье. Тэгээд чи тэрүүхний төлөө хайрыгаа ингээд хүлж байгаа юм уу? Гээд инээмэр аятахад Кэти нүдээ эргэлдүүлснээ царайгаа төв болгоод хин чиний хайр гэж? Кэти чи зүгээр үү? Арай чи татчихсан байгаа юм биш үсттэй. За энийгээ тайлатхаа. Би чилж өглөө хэмээн хашгичж байтал гаднаас нэгэн ир орж ирээд Санчрыг харан инээд алдснаа Кэтиг бэлхүүсээр нь тэрэн биедээ ортуулан сайн ажиллалаа хайрт минь хэмээн үнсэж эхэлтэл Кэти ч мөн түүндээ эрхлэн баргал Санчрын хажууд нь элдэв юм болохоо алдав. Санчир Кэтигийн энэ байдлыг хараад арайчтэй чи ийм хүүхэн байсан гэж үү? Арайчтэй би ямар тэнэг юм бэ? Хэмээн уйлах өглөх хоёрын хооронд дуугараад ороод ирлэн доош харав. Рондо Санчрын дэргэд ирэн үснээс нь атхан толгойг нь өргөөд "Мэчи, энэ миний эхнэрийг ашигласны чинь төлбөр" хэмээн нэг шанаадаад харин энэ бол биднийг өрөнд оруулж хамаг өвсийг минь татсны төлбөр хэмээн дахин шанаатахад Санчрын хамарнаас цус урсан нүд нь бүрэлзээд ирэв. Санчир үг дуугарах гэсэн боловч дуу гарсангүй. Рондо харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болмогц нүдийг нь боон амийг нь таглаад хаашаа чимдээ авч явахаар гарахтаа Кэтид хандан "Миний хайр наанаас авчихмаар юм байвал бүгдийг нь хамчих. Энэ дахиж энэ байранд иргэчгүй биз. Маргааш чи эзэнтэй нь уулзаад гарах болсныг хэлчих. За тэгээд гэртээ хараад хүлээж бай. Би энийг нөгөө газараа хүргэж өгчгөөд ирье." Санчараа дуугарахыг хүссэн боловч ам нь боолттой болохоор хийл хамраараа дүнгэнтэл орондоо түүний элгэнд нь хүчтэй зохиод аваад гарав. Санчараа өвдсөндөө дахин дуугарч чадсангүй тэдний аяыг даган явна. Нүдэн боолттой болохоор хаагуур яаж явж байгаа талаар төсөөлөл үнэндээ алга байв.
Тэд сая нэг машинаас буун нэгэн байрны хойд хаалгаар орон нууц тогшилтоор хаалгаа тогшвол дорн түгжээ торхийн молдорч байгаа дуулдаж байснаа тэд дотгошоон орцгов. Гэрт ороод санчрын нүдний боолтыг авсан ч амны боолтыг нь авсангүй. Удаан боолттой байсан нүд гэрэл дасах гэж баггүй хугацаа өнгөрөв. Сая нэг дасаад харуул бахин биетэй хар залуу тэгээд түүний авчирсан залуу хоёроос өөр хүн харагдсангүй. Гэтэл өнөөх залуу санчрын хажууд ирэн "Бид амны чинь боолтыг авна. Харин чи орилж болохгүй. Хэрв орилох юм бол энийг энд залах болох байх та" хэмээгээд хутга үзүүлэн зүрхийг нь заав. Санчирч толгой дохин зөвшөөрлөө. Амны боолтыг нь авсны дараа санчир тэднэрт хандан "Та нар намайг юуны тулд ингэж байгаа юм бэ? Би юу ч мэдэхгүй, зүгээр л гадны нэг шалдан оюутан. Чи шалдан биш ээ. Зүгээр ч нэг оюутан бишийг чинь мэдэж байна. Аав ээж минь арай хийж миний төлбөрийг төлдөг. Би халаасны мөнгөч тааруухан авдаг. Битгий худлаа яриад байгаараа гүлэг минь. Чиний талаар хангалттай мэдээлэл бидэнд байна. Аавынхаа ажлын газрын хаягийг өгөөх бид захиа бичнэ. Мэдхгүй, аавд тогтсон ажилд байхгүй. Чи ингээд зөрүүдэлсээр байх уу? Тэгвэл энгүүл нэг хэлхүү химээгээд элгэрүүн хүчтэй цохвол санчир эвхрэн унаад чимээгүй болов. Рондо үргэлжлүүлэн Сан Эр гэж Монгол гэх улсад томдоо ордог групп байдаг. Нэг жилийн орлого нь хэдэн сая долларт хүрнэ. Бага газраа монопол, өөр өрсөлдөгч байхгүй. Ерөнхийлөгч Эрдэнэ Эрхэм санчир химээх нэг хүүтэй. Хүүн хар тамхины донтон. Одоо тэр донтон хүү бидний гарт байна. Эрхэм ерөнхийлөгчөөс хүүг нь харж асрамжлах хэдэн доллар авах нь бидний мэдэлд байна. Хэрэг өгөхгүй гэвэл цагдаа нарт тушааж хар тамхичин элрүүлсэн хэмээн бас ч баггүй доллар авах болно. Өөр цаашаа сонсомоор байна уу? Эцгийнхээ хаягийг хэлэхгүй бол ээжиг чинь оролдож бас болох юм. Ханд хэмээх хадагтай хувийн дунд сургуультай. Тэр нь ч Монголдо баячуудын хүүхдүүд явдаг баггүй ашиг олжохдаг сургууль. Тэр их ашигтай сургуулийг нь шатаачхаж бас болох юм. Битгий одоо болно. Би хэлий хэмээн санчир дуугарвал Рондо ухаантай хүү аль түрүүн л ингэх байсан юм. Алив энэ дээр бичээд хэмээн бал цаас сарвав. Санчир аргагүй ирэхэнд аавынхаа хаягийг овг нэртэй нь бичиж өгөөд "За та нар хүссэн юм авлаа. Одоо харин намайг явуулна үсттэй." "Үгүй шүү. Бид тэнийг биш шүү. Юу боллоо гэж чамайг явуулах вүлээ. Тэгээд намайг хэдий болтол энэ өмхий байшинда хүлээтэй байлгах гэсэн юм. Маргааш эндээс явна. Санаа зовлтгүй. Хотоос захтуу болохоор чи өмхийг мэдрэхгүй. Миний толгой задрахна. Тэгвэл та нар тэр авах мөнгөндөө оруулаад надад жаахан том өгчих. Чи ямар ажилтнтайгаа харьцаж байгаа босс уу? Биднийг захиран тушаах гээд байна уу? Мэ, чигээд дахин элэгдээд чамд өгч байдаг илүүтэй гарсан тамхи бидэнд байхгүй. Мэ энийг уул гээд жижиг савтай ус өгөө. Санчир амандаа хараал урсгаад уснаас хит сайн балгаад хажуулдан хэвтэж байснаа. Ядаж энэ хүлээсээ тайлцах болохгүй юм уу? Би одоо та нараас хаа далдардаг юм? Маргааш тайлнаа. Ингээд маргааш нь шүн болсон хойно мөн л санчрын нүдийг боон авч гарлаа. Энэ удаа нэлээд удаа явсаар сая нэг ирэх газраа эрцгээ бололтой түүнийг буулган нэгэн байшинд оруулаад нүднийх нь боолтыг авбал бараг үүр хаяарч байлаа. Гарынх нь хүлээсийгч тайлаад Рондо "За та хоёрыг үлдээлээ. Мөнгө ирэнгүүт чамд хуйг чинь өгч байна." Гэхдээ зэрэгцэн утсан дуугарав. "Тэмээ шин овогтоо бид нөгөө барьцааны хүнээ аваад найдвартай газарт байна. Хаягийг нь бичүүлж чадсан. Устгахгүй маш сайн газар нуух болно." "За ойлголоо, баяртай." хэмээгээд уцаа таслаад маасайтал инээснээ "Мөнгөний уурхай минь баяртай" хэмээгээд эрүүнээс нь гараараа барин толгойг нь сэгсчснээ нөгөө залуу руугаа харан айтайхан байлгаарай. Алж болохгүй. Хөл гарыг нь хугалж хэвтрийн болгож болохгүй.
Энэ бол шин овогтын тушаал гээд гараад яв. Эрдэнэ ажил дээрээ байтал түүнд хаяг нэргүй захиа нарийн бичиг нь оруулж өгөв. Гайхан задал бол англиар бичсэн байсанд ганц нэгэн үгнээс хэтрэхгүй. Эрдэнэ уншиж чадсангүй. Хүүгийнхээ зургийг хараад уншихыг маш ихээр хүсэж байсан ч чадахгүй гайхшран сууж байтал хаалгыг нь тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв. Ерөнхийлөгчөө би танаас чөлөө гуйх гэсэн юм. Тэр чинь миний хийх ажил биш. Чи салбарынхаа захиралд энэ мэдийн асуудлаар ханд. Тийм л дээ, би мэдэж байна. Тэгвэл энэ маш чухал болохоор би шууд тань дээр хүрээд ирлээ. За юу байдаг вүлээ? Би урагшаа явах гэсэн юм. Тэнд яг манай групптэй ижил үйл ажиллагаа явуулдаг нэг группийн талаар мэдэж авсан. Тэдний үйл ажиллагаатай танилцах журмаар. Тэгээд эн чинь юун тийм чухал нууц байна? Учир нь би захиралд нь энэ тухайга хэлбэл захирал өөрийн санаа болгоод явна. Тэгээд очлоо гэхэд над шиг мэдээлэл цуглуулж чадахгүй. Та намайг тэнд магистраар төгсснийг мэднэ. Тийм болохоор танилуд ангийнхан маань байгаа. Тэгээд ч хамгийн гол нь би хятад хэлтэй. Тэгдэ, харин чи ирээд надад тайлангаа тавина шүү. Тэгэлгүй яах вэ? Ингээд уучлаарай захирлаа, нэг юм асууж болох уу? Тэг. Танд англиас захиа ирээ юу? Яаж мэдэв? Ширээн дээр байгаа дохтог хараад л. Чи ингээд англи хэлэндээ хэрвэлээ? Сайн шүү. Энэ юу гэж бичсэн байна? Химээгээд өнөөх үл мэдэгдэх захидлыг өгөв. Мөнхбат нэгэнтээ гүйлгэн уншаад. Танд шууд хэлчихэж болох юм уу? Надад ирсэн юм чинь надад л хамаатай байж таараа. Унш. Эрхэм ноёнтон Эрдэнэ танд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би алс холын англи орноос энэхүү захиаг бичиж байна. Таны хүү санчир энд хар тамхинд орж ихээхэн хэмжээний үр тавин бидний барьцаанд орсон болно. Иймд та эхний удаа $5,000 явуул. Хэрэг бидэнд итгэхгүй бол энэ таны хүү мөн биз дээ. Химээгээд санчрын орон дээр эвхрэн хэвтэх зургийг хавсархсан байв. Эрдэнэ захиаг уншиж дуусахад сөнгөцсөн хоолоогоор буцах хаяг байна уу? Эд буцах хаягаа бичээгүй байна. Харин захиан дотроо ийм хаяг бичсэн байна. Ойлголоо. Чи энэ талаар хинт ч ам ангааж болохгүй шүү. Мэдээ? Тэгэлгүй яах вэ? Харин чи нэгэнт уншиж мэдсэн болохоор бас хэлтэйгийн хувьд надад тусал. Ингээд Эрдэнэ Мөнхбатад итгэл хүлээлгэн маргааш нь гэхэд $5,000 өгч явуулав. Мөнхбат Эрдэнээс авсан доллароо шууд шин овогтын дансанд хийгээд уцаар ярин мэдэгдэв. Иймэрхүү байдалтай дахин мөнгө нэхэхдээ ч Эрдэнэ хүүгээ өрөвтгийн эрхэнд явууллаа. Харин нэг удаа ирсэн захианд хүүг нь баригдан шоронд орсон. Барьцаа мөнгө болгож $10,000 нэгсэн аж. Энэ удаач Эрдэнэ Мөнхбатад өгөн явуулав. Харин тодорхой буцах хаяггүй болохоор бариад авах барьц байсангүй. Итгэхгүй бай гэхнээ хүүгийнх нь өөр зургийг он сартаа нь явуулж байсан болохоор итгэхээс өөр арга байсангүй. Мөнхбат Эрдэнийн $10,000 шин овогтын дансанд хийгээд өөрийн хувиа аван өөрийнхөө нууц дансанд нэмж хийгээд банкнаас гарав. Тэрээр их л маадгар харихаар машина асаатал утсан дуугархан тэр. Дугаарыг нь харуул дугаар илэрсэнгүйд тэрээр шин овогтыг залгаж байна хэмээн төвөггүй таагаад бушуухан утсаа аван. Байна уу шин овогтоо, би мөнхөө байна. За ажил бүтэмжтэй байна уу? Тийм ээ, би дөнгөж сая тань руу $10,000 шилжүүлж эхлэв. Сайн байна. Тэгэхдээ бидний үндсэн ажил энэ хэдэн мянган доллар биш. Тэгтээ яах вэ? Чамлахаар чанга атхаа гэдэг байхаа. Тийм ээ. Ерөнхийлөгч надад их итгэдэг болсон. Хүүгийнхэн тухай ирсэн захидлыг зөвхөн надаар уншуулж, мөнгийг нь бас надаар л шилжүүлдэг. Сайн байна. Танай ерөнхийлөгч англи хэл мэддэггүй нь их тус болж байна. Тийм ээ, одоо харин сурч байгаа. Нилээн сайжирч байлээ шүү. Энийг сонсвол чи ерөнхийлөгчтэйгөө нилээн ойр болсон бололтой. Тийм ээ, би баруун гарна болсон. Намайг өөрийн төрсөн хүүгээс ялгаагүй итгэдэг. Энэ чинь л хамгийн том юм.
Удахгүй бидний үе ирнэ. Жаахан л хүлээчих. Ойлголоо. Би чадах чинээгээрээ хичээх болно. Би дансанд чинь мөнгө хийсэн байгаа. Аавда намайг өгч байна гэд өгчхөрөө. Хоёулаа хамтарч байгаагаа аавд чинь ч мэдэгдэж болохгүй. Баярлалаа. Би хинт ч мэддэхгүй. За дараа холбоо дээ. Химээгээд утсаа таслав. Мөнхөд үлдэгдлээ шалгаж үзвэл шин овогтоос $500 ирсэн байсанд 300 нь аваад аавда дэлгүүрээс нэг шил Чингис архи аван гэртээ орлоо. Санжир анх оюутан болоод хүний газар их л маадгар буув. Угийн дээгүр зантаа тэрээр алс холын хүний нутагт ирсэн ч зангаа тавьсангүй. Эрснийхээ дараахан төд удалгүй өөрийн гэсэн найзуудтай ч болоод ав. Эхэндээ наран туяаг санаж уцаар ярихыг хүсэн залгатал уц нь холбогдохгүй байсаар дээрээс нь өөрөө амжихгүй. Цагийн зүрүү зэргээсээ болоод ганцхан удаа ярьж амжив. Бага байдалтайгаа дасан зогсох гэсээр аль хэдийн 3 сар гарангийн хугацаа өнгөрчээ. Нэг өдөр тэрээр гэртээ хийх юм олж ядан гүйвэрч байтал хаалганых нь хонх дуугархан дуулдав. Гүйн очиж онгойлох бол ангийнх нь 3 залуу нэг үл таних бүсгүй хамт орж ирээд. Өнөөдөр амралтын өдөр үсттэй. Залуу хүн байж ганцаараа гүйврээд. Харин тиймээ гарч орох гэхээр хаачхаа мэддэггүй. Чамайг тиймч байгаа болов уу гэж бодоод бид хүрээд ирлээ. Болно үсттэй. Асуух юм бололгүй яах вэ? Ингээд тэд мөнгөө нийлүүлэн ууж идэх зүйл аван зугаацаж эхэлцгээв. Нүдэрээ өөдөөс нь талмааран ширтэх бүсгүйг хараад энэ хүний хүсэмжлэг итгээд бодол согтуу ухааныг нь эзэмдээд болох биш. Цагч орой болж эрсэн хитэн буцахаар болоход Пэт түүнд хандан "Санчра, энэ бүсгүйг танаад үлдээчихье. Бид өөр тийшээ явах гэж байгаа юм аа." Тэг. Хаашаа явах гэж байгаа юм? Тэр нууцаа чи хүнд ч хэлэхгүй чадах уу? Мэдээж. Бид хаяа нэг өвс татдгийм. Явж тэрийгэ татлаа. Тэгээд энэ эмэгтэй чинь надтай хамт үлдэх юм болоо да. Тэгэлгүй яах вэ? Би хилээдхий химээгээд Пэт Кэтийг дуудаад. Кэт, бид гурав явлаа. Чи манай найзтай хамт үлдчих. Би ганцаараа танихгүй хүнтэй юу? Намайг юу гэж бодох юм? Химэн хилээ хазан хилээд тухаараа харан хошуугаа унжуулбал Пэт. Санаа зовлтгүй би хэлчихсэн байгаа. Найзыг минь жаргахаа мартваа. Химээгээд өгзөгнөөс нь атгвал Кэти Пэтээс бие холдуулаад. Одоо тэгхээс би өөр энэ шүн хаачих үлээдээ. Ингэж анх Санчир Кэти химэх бүсгүйтэй танилцж үлээ. Тэр шөндөө ёстой л жаргаж хонов. Маргааш нь Кэти явах гэтэл Санчир гуйсаар явуулсангүй. Кэтигийн хонгор айл эрэх тунирхалд эрэхгүй татагдан хажуунаасаа холдуулахаа байжээ. 3 хоногийн дараа хичээлээсээ иртэл Кэти байсангүй. Галзууртлаа уурлан уцруун залгуул авсангүйд бүрч ихээр уурлан дахин залгуул сая нэг уцаа авч байна. Чи хааччихсан юм бэ? Бас уцаач авахгүй? Хонгор нь гэртээ ирж хувцас авч байна. Одоохон очлоо. Йоох, тийм байлгүй дээ. Хурдан ирээрээ. Кэти уцаа таслаад хажууд нь зогсох Рондод хандан. За харв. Хайраа. Би ямартаач чадлаа шүү. Одоо чи нөгөө хүнтэйгээ яар. Рондо Санчрын уурлах дууг сонсоод муухан мушээснаа Кэтигийн толгойг эргүүлэн өөрлөгөө харуулад. Чи хизээч энэ бандыг дагаж явахгүй гэж амл. За балаараад вэ. Би хаашаа явдгийг. Наадах чинь мөнгөтэй хөөхд гэсэн. Бидний дараагийн ан. Чи сэтгэлээ өөхгүй байж чадвал би овоо юм авна гэж мэд. Тэгэлгүй яах вэ? Харин чам дээрээ баг ирж байх нь дээ. Чи сая сонсоо эцтэй. Намайг хаашаач явуулах бодлогүйг. Өөртөө дурлуулж бат араанд нь хий. Чиний үгнээс гарахгүй болсон хойно нь хоёулаа өвсөнд оруулах болно. Амьдралыг нь сүйтгэх болно. Тэрээр ингэж хэлээд уцаа гарган нэгэн дугаар руу залгаад догсноо тасалчхав. Төд удалгүй цаанаас нь холын дуудлага ирэв. Шин овогтоо би орондоо байна. Ангаа олзолсон. Одоо ажиллагаагаа эхэлж болно. Сайн байна. Тэгтээ яарах хэрэггүй. Гарцаагүй байдалд оруулах. Тэрнээс амархан юм гэж юу вэ? Тэгсэн цагт нь танд дуулгах болно. Харин нөгөө тийм ээ би мэдэж байна.
гарцаагүй байдалд орсон цагт нь би хэлснээ явуулах болно. Тохирлоо тун удахгүй шалдан буулгаад таны өмнө өвдөх сөхрүүлэх болно. Надад наа хүүч нь биш, эцэг нь өвдөх сүгдэх хэрэгтэй байна. Ойлгож байна уу? Ойлголоо, надад маш нарийн боловсруулсан төлөвлөгөө байгаа. Тэр бүхнээ би бичлэг болгон бичиж байгаа. Дараа нь танд үзүүлэх гэж. Сайн байна, сайн байна. Та намайг дутуу үнэлж байна шүү. Орондоо хүүгийн толгой тэнийг бишээ химээгээд инээд алттал шин овогт. Хүлээж бай химээгээд уцаа таслав. Орондоо уцаа таслаад хоёр гараа өргөн таазаа хөдөлгөн бүжиглснээ Кэтид хандан. За, юу гэмээр вэ? Ямархуу том ангуучилснаа мэдэж авсан уу хайрт минь? Тэглээ, за би явахгүй бол уцтаад байна. Химэн гартан чичигнэх уцаа үзүүлтэл орондоо түүнд үг зааж өгөн уцыг нь авахулв. Тэр өдрөөс хойш Кэти санчринд байх болж тэгэх мөртөө санчрын мөнгийг нь өөрийн юм шиг л үрэх болов. Нэгэн амралтын өдөр мөн л нөгөө гурван найз нь бас нэг үл таних эмэгтэйг дагуулan ирж бүгдээрээ зад наргин хөлчүүрэн байтал эрдэнд гинэт ороод ирхэн тэр. Тэгин чинээ санаагүй байсан санчир барьцаалдахдаа өөрийгөө одоо жаахан хүүхэд биш гэдгээ ойлгуулах гэж аавдаа хэдэрлэж байгаад зодуултал Кэти цагдаа дуудчихсан байв. Ингээд аавыг нь гавлан авч гарах цагдаа нарын араас гарах гэтэл Кэти амийг нь таглан үнсээд танай аав чинь ямар зэрлэг юм бэ? Би хайж байна. Чи ингэлээ зодуулчихад одоо цагдаа нараас аавыгаа авах гэж байгаа юм уу? Орж ирээд дахиад чамайг минь зодвол яах юм? Би айж байна. Хэмээн хэлээд том нулимс унган тас тэврээд босгосонгүй. Кэти минь аав харахад сүртэй зодож байгаа боловч тийм сүртэй зодоогүй штэ. За битгий уйлаа. Миний хонгор одоо тэд нар явчихлаа. Харин би аавыгаа хаа холоос ирж байхад цагдаа нарт өгөөд явуулчихлаа да. Зүгээр дээ. Чи гомдлгүй гэвэл маргааш гихтэл гаргачихна. Тэгвэл очиж гомдлгүйгээ хэлж аавыгаа гаргаж авна. Химээгээд бостол Кэти. Хонгор минь чи одоо очиод юу ч хийж чадахгүй. Чи гомдлгүй гэдгээ биччих. Би орчуулагчаар цагдаа нартай хамт шүүхэд явдаг нэг монгол залууг мэднэ. Маргааш би чамайг тэрнтэй танилцуулж уулзуулж өгье. Тэр сайн мэдэж байгаа. Ингээд хаана байдаг ямар монгол залуу вэ? Танай сургуульд сурдаг, одоо төгсөх гэж байгаа Энхэ гэж залуу. Нэг хачин номын царайтай юм уу? Тэр чинь юу гэж байгаа юм? Энэ зүгээр л бидний хэлдэг сул үг. Чи ингээд яаж таньдгийг? Бид зүгээр л сайхан найзууд. Намайг нэг удаа гуйхад үгүй гэхэргүй л тус хүргэсэн ухаантай юм. Баярлалаа хонгор минь. Маргааш нь Кэти Энхийг санчрын гэрт дуудан тэр хоёрыг танилцуулав. Хэдий нэгнээ зүс мэдэн нутаг нэгтнүүд тэгээд ч нэг сургууль болохоор хаяа нэг таархаараа мэндийн зөрүүтэй явдагч албан ёсоор танилцж байгаагүй билээ. Санчир түүнд аавынхаа тухай бүгдийг ярьж өгөв. Энхээч сонсож дуусаад хэрхэн гомдлгүй гэдэг өргөдлөө бичих талаар зөвлөгөө өгөөд түүнийг аван явхаар болов. Чамд их баярлалаа хөө. Би дуусгаар нь шагнана чамайг. Бид чинь хүний газар байгаа нутаг нэгтэнгүүд. Тэгээд ч аавын чинь энэ баригдаж явсан шалтгаан нэг их ноцтой шалтгаан биш байна. Ингэж хэлээд гарч явсан цагдаагийн урдчлан хорих төв дээр очин учир байдлаа хэлэн санчрын өргөдлийг үзүүлэн эрднийг байцаахад хамт орохоор болов. Эрдэнэ нисэх онгоцны буудал дээр Энхээд нэрийн хуудасаа өгөөд хүүгийнхэн талаар тандаж байхыг хэлснийг Энхээ санчирт хэлсэнгүй. Харин дотроо өөрийг бодож явв. Санчир хичээлдээ алдаг оног явдаг болов. Тэрээр илт царай алдан нүд нь хөхрөн хонхойн турж байгаа нь түүнийг хар тамхинд орсныг бүрэн илтгэн. Энхээ хэдий энэ тухай аавд нь хэлэх байсан ч хэлсэнгүй. Хоёр ч удаа өөрөө ярин эрдэнэ мөн төд дайны ярин зөвхөн санчрын тухай асуугаад л яриа дуусна. Нэгэн өдөр ярихт нь Энхээ эрдэнэ гой санчир хичээлдээ яваад элдв асуудал гаргалгүй сайн байгаа. За болж дээ. Гэхээс өөрийг хэлсэнгүй чимээгүй болчихов. Харин энэ үед нь Энхээ би танаас нэг зүйл гуйвал болох уу? Тэг. Би удахгүй төгснө. Төгсөөд танах шиг том групп ажилд авна гэвэл би нутаг буцах бодолтой байна.
Аав ээж минь ч хөвшөрч байна. Хурдан эргээд. Тэгээд шууд хэлж байгаад уучлаарай. Та намайг гүрүүвтэй ажилд авахгүй үз. Би Санчрыг энд сайн найзтай захичихна. Угаасаа бид хоёр дандаа хамт байж Санчрыг хаагур юу хийж байгааг нь танддаг. Тэр бүгдийг мэдэж байгаа. Өөр хэдэн хүн мэдэх вэ? Өөр хинч мэдэхгүй. Би хичээлдээ, ажилтаа үедээ өөрийн хамгийн дотны найзтай хэлэхээс өөр аргагүй болсон юм л да. Хэр итгэлтэй хүн бэ? Та надад яаж итгэсэн? Би тэрэнд тэгжил итгэдэг. Тэгээд ч энтхийн хүн болохоор надаас илүү мэдээлэл олж чадна. Би наан чинь очисон ч бид байнга холбоотой байна. Яг л ах トゥ хоёр шиг нэгнээ мэдэх болсон хоёр. Бодож байгаад болъё. Эрдэнэ ингэж хэлээд уцаа таслаад бодолд автав. Түүнээс хойш энхээтэй ярьсангүй. Энхээч түүн рүү залгсангүй. Хаврын салхитай нэгэн өдөр өрөөндөө ширээнийхээ ард хоёр хөлөө урагш ширээн доогуржийн хог дахин боловсруулах үйлдвэрийн тайлангаа шалган суудал утсан дуугарав. Тийм ээ. Би Эрдэнэ байна. Тийм ээ. Бидаан нэр дэвшиж байгаа. Юу? Одоо юу? За очлоо. Хэмээн уцаа таслаад бушуухан гарan сонгуулийн ерөнхий хороо руу явв. Эрхэм Эрдэнэ. Бид мөрийн хөтөлбөртэй чинь сайн танилцлаа. Хэдийгээр таныг ард түмэн Сан-Эр группийн ерөнхийлөгч гэдгээр мэдэх боловч танд бизнесийн арга барил байхаас улс төрийн арга барил дутмаг байна. Хэмээн үндэслэж таныг сонгуульд Бидаан нэр дэвшгээс төдгөлзүүлж байна. Яагаад? Юу нь болохгүй байгаа юм? Та ядчил улсад 10 жил ч ажил хийгээгүй юм байна. Улс төр гэдэг том айл. Ганцхан өөрийнхөө толгой, өөрийнхөө үр хүүхдийн толгойг мэдэх биш. Бүхэл бүтэн ард түмний тэргуунд та сандаалах гэж байна. Ядаж та борчуудын амьдрал хөдөө орон нутаг, үгүй дээ гэр хорооллынхны амьдралыг мэдэх үү? Тэднийг юу хүсэж явдгийг мэдэх үү? Тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, аяг цай, тагшим хувааж ууж үзнэ үү? Та бол энэ нийгмээс ангид хүн. Иймд таныг бид Бидаан нэр дэвшгээс төдгөлзүүлж байна. Үүнийг сонсоод Эрдэнэ бачууртлаа уурлаж байсан ч тэдэнд муугаа үзүүлэхгүй гэсэндээ юу ч дуугарсангүй. Харин гарахдаа амандаа ийхүү хэлв. Төрийн төлөө явахгүй ч түмийн төлөө явах болно.